За Газ дэлбэрч 3 хүүхэд түлэгдсэн байна. Уран дулааны цаг ирж сургууль цэцэрлэг амарсан энэ үед хүүхдүүд ахуйн хүрээнд түлэгдэх гэмтэх хэрсэл их байдаг. За энэ сарын 4-ний өдөр Сонгой архан дүүрэгт Газ дэлбэрсэн гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. За дуудлагын дагуу цагдаагийн албаагчид очиж шалгахад тус дүүргийн 32 дугаар хороо эмээлт шавхар дэлгүүрийн орчимд Газ дэлбэрч 4 хүн түлэгдсэн байжээ. За тус хэргийг тодруулбал Монгол гэрт газын плетикээр хийжсэн хоолоо гарах үед дэлбэрэлт болсон байна. Үүний улмаас 9-өөс 13 насны 3 хүүхэд за нэг насанд хүрсэн иргэн гэмтэж гэмтэл цогц судлалын үндэсний төв рүү яаралтай түргэн тусламжаар хүргэгдсэн байна. Цагдаагийн байгууллагт Газ дэлбэрсэн гэх гомдол мэдээлэл өнгөрсөн онд 6 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний 5 сарын байдлаар 11 гомдол мэдээлэл бүртгэгдэж энэ төрлийн ахуйн осол нэмэгдэжээ. За газын хийг ашиглаж байхдаа тодорхой стандарт аюулгүй байдлаа хамгаалж байх нь чухал. За жишээ нь хийм баллоныг дулаан үүсгэж парнаас 1.5 м, ил галаас 5 м-ээс доошгүй зайд байрлуулах, ажиллаж байх үедээ хараа хяналтгүй орхихгүй байх. За бага насны хүүхэд болон газын төхөөрөмж ашиглах зааварчилгааг мэддэггүй хүнээр хийн тоног төхөөрөмжийг ажилуулахгүй байх зэрэг дүрмийг баримтлах хэрэгтэй. За мөн мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг амьдрал ахуйдаа мөрдлөг болгосноор ямагт учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтойг иргэд та бүхэнд сэрэмжлүүлж байна.